Сайн байцгаана уу? Насан туршийн боловсролын үндэсний төв Старт телевизтэй хамтран иргэдэд телевизчлийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар соёл гооцын боловсролын агуулгын хүрээнд хотын соёл цуврал хичээлийн эхний дугаар хүргэж байна. Та бүхэн зургаас хүн төрөлхтний хөгжлийг харж байна. Тэгэхээр оюун ухаанд хүн бий болсон цагаас эхлэн соёлыг бүтээж иржээ. Ингээд хотын соёлыг ярихын тулд эхлээд соёлын тухай ойлголтыг мэдэх шаардлагатай. Өнөөдрийн хичээлийн сэдэв соёл. Хичээлийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн соёл судлаач доктор дэд профессор Наран Цэцэрлэг багштай хамтран занаа. Сайн байцгаана уу телевиз эзэн сууж буй эрхэм хүндэт үзэгчдээ. За та бүхэндээ соёл гэдэг ойлголтын талаар эхлээд хэдий дүүсийн соёл гэж яг юу нь юу юм, соёлын ангиллал, тодорхойлолт, үүрэг зэрэг зүйлийн талаар өнөөдрийн хичээлээ эхлүүлье. За соёл бол анх хүн төрлөختөн үүсэж бий болсон цагаас эхлээд соёлыг бүтээж ирсэн. За ингээд өдгөө соёл маань яг бүтээгдэж улам бүр боловсронгуй болж хөгжсөөр эдүгээ хүрсэн байна. За тэгэхээр соёл бол яг хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон үнэт зүйл гэж ойлгож болно. За энд бол Монгол орны хадан дээр зурагдсан зураг байна. За энэхүү хадан дээр зурагдсан зураг бол Балар эртний үед соёлыг анх хүн бүтээж исэн нэгэн том нотолгоо баримт жишээ гэж ойлгож болно. За тэгэхээр өдөр нь харсан зүйлээ одоо ирээд хадан дээр зурж, сэлбэрлэж, цоолж, будаж хүртэл хийж ирснийг эндээс харж болно. За тэгэхээр соёл бол бүр хаавсан Балар эртний үеэс ахуулаад бүтээгдэж бий болсоор өнөөдөр 18 дугаар зууны үед бие даасан шинжлэх ухаан болж одоо улам бүр нарийн судлагцаар байгаа билээ. Бид бүхэн соёлыг урлагтай дандаа холбоо үг маягаар ойлгодог. За тэгвэл урлаг гэхээр бид нэр одоо нэг дуучин сонсонгуудаа энэ хүн бол өстой дуучин соёл урлагийн хүн байна гэл бүх юмыг нөө соёл урлаг гэсэн маягаар холбож ярьдаг. За тэгтэл соёл гэдэг маань өөрөө нийгэмтэй яг зэрэгцэн оршин байдаг, бие биенийгээ харилцан нөхцөлдүүлж байдаг маш том зүйл юм аа. Соёл гэдэг зүйл дотор нэг хэсэг нь бол жишээлбэл урлаг болж идэг. Эсвэл түүх болж идэг. Шашин, улс төр, угсаатан гэх мэтлэнгээр маш олон зүйлд хуваагдж байдаг. За тэгэхээр урлаг маань дотроо дахиад уран зохиол, дуу, хөгжим, бүжиг гэх мэтлэнгээр ангилагдж идэг. Тийм учраас соёл бол нийгэмд оршин байдаг хамгийн өвөрмөц, хамгийн өргөн хүрээтэй ойлголт юм аа. За инхээр соёл маань хамгийн товчоор тодорхойлт өгье гэвэл оюун ухаанд хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон үнэт зүйлийг бид бүхэн соёл гэж ойлгож болно. За тэгэхээр багш соёл гэдэг бол зөвхөн түүхийн дурсгалт зүйл урлагаар одоо хязгаарлаж болохгүй нахна шүү дээ. Тэгэхээр соёл гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлголт ахна. Хүн өөрөө өдөр тутамдаа соёлыг бүтээж байдаг ахна. Тэгвэл соёл маань ямар үүрэгтэй вэ? За соёл бол өөрөө нийгмийг одоо хүн нийгэмдэр оршин байгаа учраас нийгмийг төлөвшүүлэх үүрэгтэй байдаг. Яагаад вэ гэхээр өнөөдөр нийгэмд хүн оршин байна. Хүн хүнтэйгээ харилцана, хүн байгальтай харилцана, хүн адгуус амьтдтай хүртэл харилцдаг. За тэгвэл эдгээр харилцааны үр дүнд зөв төлөвшлийг олж авахд нийгэмд хамгийн чухал үүрэгтэй зүйл нь соёл байдаг бахнэ. За дараа нь соёл танин мэдхүйн үүрэгтэй. Тухайлбал бид өнөөдөр Египтийн пирамид руу очиж үзээгүй ч гэсэн пирамид гэж юу вэ гэхэд бүгд ийм гурвалжин ийм бүтэцтэй гэдэг бүгд мэдчихэдэг. Египтийг ч бас бүгд мэдчихэдэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж соёл маань танин мэдүүлэх юм чухал үүрэгтэй байдаг бахнэ. Тэгэхээр бид бүхэн хэдийгээр очиж үзэж хараагүй ч гэсэн өнөөдөр тэрийг мэдж гин гэдэг маань соёлын нэгэн дараагийн үүрэг юм аа. За дараа нь соёл хүмүүсийн харилцааг зохион байгуулах үүрэгтэй байдаг. За би танаас 2-3 асуулт асууя. Тухайлбал та ахмад настай хүнтэй яаж мэдлдэг вэ? Сайн байна уу? За тэгвэл үеийнхээ хүмүүс. Үеийнхэнтэйгэн бол сайн уу гэж мэдлээ. За тэгэхээр яаж ийн? Одоо нөгөө зохион байгуулах үүрэгтэй бид нэр хэмжээ гэдэг зүйлийг хамгийн чухал ярих ёстой. Яагаад тэгэхээр ахмад настай хүмүүстэй бид бүхэн харилцахдаа хүндэлж мэдчилж байна. Үеийнхэнтэйгээ харилцахад
дотомчилж, найзалж, мэдчилж байна, тийм үү? За тэгэхээр бид бүхний энэ зохион байгуулалтыг зохицуулж өгдөг зүйл бол соёл юм аа гэж ойлгож болно. Дараа нь соёл маань хилээр дамжин бас хэрэгжиж идэг. Өнөөдөр та бүхэнд соёлын талаар ойлголт өгөх гээд ярихдаа хилийг би ашиглаж байна. Тэгэхээр бид бүхэн яах вэ? Соёл гэдэг зүйл маань ганцхан хил. Үүнээс гаднаас биеийн хилэмж гэдэг зүйлээр бас дамжиж хэрэгжих боломжтой. За тэгэхээр биеийн хилэмж гэдэгт бид бүхэн бол өнөөдөр нүүр царайны хувирал, нөөд, за биеийн ийм өгүүлэмж, хилэмж, гарын хөдөлгөөн гэх мэтлэн олон зүйлсийг бид бүхэн ярьж болно. За тэгэхээр соёл маань хилээр дамжин харилцааны ийм үүргийг хүлээж байдаг гэж ойлгож байна. Соёлын хамгийн сүүлийн үүрэг бол соёлын үнэлгээний үүрэг. Хүн болгон өдөр тутамдаа үнэлгээ өгч идэг. Тухайлбал бид өнөөдөр дэлгүүр орлоо, нэг хувцас судалдаж авлаа. Тэр мэдээж танд сайхан харагдаж байгаа учраас, таалагдж байгаа учраас авсан. Түүнийгээ би гэртээ ирээд гэрийнхэндээ миний хувцас гоё байгаа биз, сайхан байгаа биз, та нарт ямар харагдаж ийн гэх мэтлэнгээр юм үнэлгээний үүргүүд бол нэлээх байж идэг. За тэгэхээр бид бүхэн сайхан, муухай гэсэн энэ хоёрын дунд гайгүйн, дажгүйн, зүгээрийн, аятайхын, яахвдэ гэх мэтлэнгээр маш олон жижиг цензүүрээр үнэлж өгч идэг. За үүнд соёл үнэлгээний гэсэн ийм үүргийн ач холбогдолтой байх нэ. За дараа нь соёлын ангиллын талаар товчхон та бүхэндээ дурдъя. Соёл бол маш олон төрөлд ангилагддаг. За маш энгийн хэлбэрээр та бүхэнд ойлгуулахад материалог буюу материалог ус. Үүнийг бид нэр эдийн ба оюуны соёл гэж ярьдаг. За ердийн буюу тусгай гэж бас ийм дөрвөн төрөлд ангилсныг та бүхэнд танилцуулъя. За материалог буюу эдийн соёл гэдэг нь хүний гарт баригдаж, нүдэнд үзэгдэх энэ физик объект биетийг бид бүхэн материалог соёл гэж байгаа юм. Тухайлбал бид өөрсдийн гараараа бүтээсэн барилга, байгууламж, хувцас, хунар, хоол, хүнс гэл яг ингээд бодитоор оршин байгаа энэ бүхэл соёлыг бид бүхэн эдийн соёл буюу материалог соёл гэдэг байна. За харин материалог бус буюу оюуны соёл гэдэгт цэвэр бидний оюун ухаанаар бүтээгдсэн, хүний хэрэгцээн дээр тулгуурласан, мэдлэг болоод туршлага дээр үндэслэгдсэн соёлыг бид бүхэн материалог бус буюу оюуны соёл гэж хэлж байгаамаа. Тухайлбал урлаг, шашин, гүн ухааны олон бүтээлүүдийг бид эдийн оюуны соёлд оруулж болно. За дараа нь ердийн соёл буюу бидний өдөр тутмын үйл ажиллагаанд илэрч байгаа соёл байх нэ. Тухайлбал өнөөдөр хүн хүнтэйгээ яаж харилцаж гин, яаж мэндэлж гин, өнөөдөр би гэрээсээ гарахдаа сэтгэл санаа ямар байна, эргээд хүнтэй яаж харилцах вэ, миний өмссөн хувцас эдэлж хэрглэж байгаа зүйл гэх мэтлэнгийн энэ бүхэл зүйл маань өнөөдөр ердийн соёл буюу өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой соёл болно. Харин тусгай соёл гэж бол мэргэжлийн соёлыг хэлдэг. Танаас хэдэн зүйл асууя. За та мэргэжлийн соёл гэхээр яг юу гэж ойлгож байна? Ямар хүмүүс ер нь хүмүүст энэ мэргэжлийн соёл илэрч гардаг юм бол? За тэгэхээр миний ойлголтоор тухайн мэргэжтэй холбоотой байх гэж бодож байна. Тухайлх юм бол эмч гэхэд бид нар цагаан халаатаар нь таньдаг шүү дээ. Мөн чагнуураар нь ч юм уу эмийнхэн жороор бас эмчийг мэдэж болдог. Тухайлх юм бол цагдаа гэхэд 4 дахь хугацаар нь цагдаа байна тийм ээ. Гэх мэтчлэнгээр ойлгодог. За зүйтэй. Мэргэжлийн соёл гэдэг ойлголт маань тэгэхээр мэргэжил болгоноор өөр өөрийн гэсэн онцлог дүр төрхийг бид нэр дүр төрхөөр илэрч гарч ирдэг учраас бид түүнийг мэргэжлийн соёл буюу тусгай соёл гэж хэлдэг. Сая ярьлаа л да жор гэв. Бид нэр эмчийн тэр жорыг хүн болгон уншиж чадах уу? Зөвхөн эмч мэргэжлийн хүмүүс л тэр жороо уншиж тайлж чаддаг. Тийм учраас ердийн соёлоос мэргэжлийн соёл илүү нарийн түвшинд судлагддаг гэж ойлгож болно. За баярлалаа гүшээ. Тэгэхээр соёл маань үүрэгтэй юм байна. Мөн ангилалтай гэдгийг өнөөдрийн хичээлээр мэдэж авлаа. Тэгэхээр соёлтой хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ? За соёлтой хүн гэдэг бол хамгийн түрүүнд өөрийн гэсэн тодорхой хэмжээний мэдлэг, боловсролыг дорнолуулж авсан. За түүнийгээ ажил дээр гараад ур чадвар, дадлага, туршлага зэргээр илэрхийлж гаргаж ирдэг. За мөн бусад хүмүүстэйгээ харилцааны хувьд таарамж, нийлэмж сайтай. Хамгийн гол юм нь ухамсарт сэтгэлгээндээ бид нэр үүрэг хариуцлага гэж юу вэ гэдгийг ойлгосон хүнийг бид бүхэн соёлтой хүн гэж энгийн утгаар хэлж болно.
За соёлын ач холбогдлыг тодорхойлох юм бол одоо хүмүүс хоорондын эв нэгдлийг бэхжүүлж баттгаж өгч идэг. За мөн харилцаа гэдэг түрүү ярьлаа. Харилцааны хувьд ч гэсэн соёл маань өөрөө хүмүүсийн харилцааг зөв зохион байгуулахад харилцаандаа бид бүхэн бас алдаатай оноотой зүйл байвал түүнийг одоо хэрхэн яаж өөрчлөх үгээд энэ олон зүйлүүдэд тийм зөв төлөвшлийг олгож өгдгөөрөө чухал ач холбогдолтой байх нэ. Өнөөдөр бид мэдээллийн 900-д амьдарч байгаа. Тэгвэл тэр мэдээлэл гэдгийг бид нэр сошиал болоод өшөө бид нар маш олон зүйлүүдээр дамжуулж хүлээж хүртэж авч идэг. Тэгвэл тэр мэдлэг туршлагыг яг бид нар хамгийн гол нь аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэж шүүлтүүр хийхэд энэ соёл маань чухал ач холбогдолтой байдаг. За дараа нь хамгийн чухал зүйл бол зохистой хэм хэмжээ гэдэг ойлголт байна. Энэ хэм хэмжээндээ соёл өөрөө байх юм бол яг энэ боловсон одоо соёлтой хүн гэж сая яригдаад байгаа энэ ойлголт гарч ирнэ. Хэмжээнээсээ хитрэх эсвэл хэмжээнээсээ дутах юм бол энэ соёлын ач холбогдол өнөөдөр бас үгүй болно. Тэгэхээр тодорхой хэмжээний хэм хэмжээтэй хувийн сахилгаваттай хариуцлагатай байхад соёл маань одоо танд туслах юм чухал ач холбогдолтой юм аа. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2018 онд соёлын талаар судалгаа авсан байсан. Тэр судалгаан дээр та бусдыг соёлтой гэж үзэж гэнэ үү гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан иргэдийн 50% нь тааруу гэж хариулсан байсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч. Яагаад ийм одоо үр дүн гарваа? За энэхүү судалгаанд хамгийн түрүүнд бас нэг сонирхолтой үр дүн гарсан юм нь юу гэхээр та бусдыг ямархуу соёлтой гэж үзэж байна ээ. Гэтэл тааруу гэж 50% нь хариулсан байна. Эргээд та өөрөө хэр зэрэг соёлтой хүн бэ гэсэн асуултанд би бол өндөр одоо соёлтой, ер нь их сайн гэж одоо үнэлсэн хувь нь 57%-ны 75% тэгж хариулсан байна. Тэгэхээр эндээс юу гэж үзэх вэ гэхээр бид өөрсдийгөө болохоор соёлтой гэж үзээд идэг. Бусдыг болохоор энэ ер нь тааруухан бараг соёлгүй гэсэн ийм ойлголт өнөөдөр бий болж байна. За тэгэхээр энэ судалгааны үр дүнгээс харахад бол соёл өнөөдөр алдагдаж байгааг хэлж болно. Тэгэхээр бид соёлтой иргэн, соёлтой нийгмийг бүтээхийн тулд бид бүхэн ямар байх ёстой вэ? За бид хамгийн түрүүнд бие биенийхээ үгийг сонсож сурах хэрэгтэй. Жишээлбэл манай залуучууд үг хэлэхээр энэ одоо юу гэж байгаа юм өстой яшгил байна, энэний үгийг сонсохгүй гэх мэтлэнгээр хүмүүс янз бүрээр ярьж идэг. Тэгвэл хамгийн түрүүнд бие биенийхээ үгийг сонсож хүндэтгэлтэй хандах. За хамгийн наацхан сая ярьлаа зөв мэдлэх. За бие биенээсээ уучлалт гуйх, талархаж хэвших гэх мэтлэнгээр ийм зүйлүүдийг бид нар хамгийн түрүүнд суулгах ёстой. Ер нь өнөөдрийн нийгэмд бид бүхэн бас ууртай, уцаартай, стресстэй ийм хэцүү байгаа. Тэгвэл энэ үед бид бие биентэйгээ инээмсэглэж явах юм бол инээж байгаа хүний өөдөөс ууралж байгаа хүн байсан ч одоо цаашаа ууралж чадахгүй энийгээ л өнгөрнө. Тийм учраас бие биендээ эерэг ийм сэтгэлгээ төрүүлэхийн тулд инээмсэглэж явах хэрэгтэй. За дараагийн нэг чухал зүйл маань цагийг ашигтай өнгөрөөх, цагийг одоо баримтлах гэсэн энэ асуудал дээр бид бүхэн бас их алдаж байна. Тухайлбал өдөржингөө одоо хийх юм олдохгүй телевиз үзэх ч юм уу, эсвэл уцаа оролдох ч юм уу цагийг юм үр ашиггүй өнгөрөөж байна. Тэгэхээр өөрсдөндөө бас юм төлөвлөгөө гаргаад би өнөөдөр энийг маргааш энэ 7 хоног дараа жил гэх мэтлэнгээр төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу бас ажиллаад үзээч. За мөн өөрсдөө шинэ зүйлийг санаачилж идэвхтэй байгаасай гэж бас хүсэж байна. За тэгээд хамгийн сүүлд нь бид бие биенийгээ ойлгох гэж хичээх нь бол хамгийн чухал. Аливаа ямиг цагт нь хийж сурах нь өнөөдрийн одоо соёлтой нийгмийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй юм аа. За тэгэхээр хүн, нийгэм, соёл салшгүй холбоотой юм байна. Ингээд хамтдаа өнөөдрийнхөө хичээлийг дүгнэцгээе. Хүний үйл ажиллагааны үр дүнд соёл бүтээгддэг. Хүн соёлыг бүтээгч өгөөд өөрөө соёлын бүтээл нь олж идэг байна. Тэгвэл соёл гэдэг бол ухамсарт хүний ухамсартай үйлдэл, дадал хвшил юм. Ингээд эрэг хандлагыг түгээж соёлтой нийгмийг бүтээцгээе. Өнөөдрийн хичээлийг хамтран заасан наран цэцэрлэг багштай болон бидэнтэй хамт байсан үзэгчдтэй баярлалаа.